Семен түүхийн шаргал хотод совсгодын баатарлаг түүхтэй залбиранда төцөцгөлдөг ачид таван хан хархантай заатал үе хөх тэнгэрийн дараа жаргал хураалын мэлтэлцэх орхон сэлэнгийн урсгалтай зая өндөр төмний миний оргон сэлэнгэ нутагтай тийм ээ, ажил амьдрал босолсон ас ирээдүйн гэрэлтэн байдаг Сэлэнг сайхан нутгийнхаа хойморт бид өнөөдөр өргөн төмнөөрөө хуран цуглаад байна. Намрын сайхан наадгар өдөр Сэлэнг аймгийн Сүхбаатар хотноо Тэрбум мод, Цагаан алт, Шин хоршоо, Чинэлэг малчин, Хүнсний хувьсгал, Эрүүл Монгол хүн, Атар дөрөв тариалангийн тогтвортой хөгжлийн аян, нээлттэй Сэлэнг хөтөлбөрийн хүрээнд төр хувийн хөвчлийн хамтын оролцоог нэмэгдүүлэх төрийн бодлого шийдвэрийг сурталчлах, аж ахуйн нэгж иргэдийг мэдээлэлээр хангах хөрөн оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой Сэлэнг алтан намраар аялах нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүнээсийн аргамжны хүрээд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, цаашид хөгжүүлэх ажил, арга хэмжээ, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор Сэлэнгээр аялах үе аялал жуулчлалын зөвлөгөө, жижиг дунд үйлдвэрлэлд эвлэгч болон баялаг бүтээлчийг дэмжих, үйл ажиллагааг сурчлах зорилготой Сэлэнгэд үйлдвэрлэв, намрын ногоон өдрүүд үдсгэлэн худлаа, ногоон хөгжлийг дэмжих, тард суулгацын үдсгэлэн, соёлын бүтээлчүүдийг төрөлх чиглэлээр тодорхойлох, уран бүтээлч соёлын ажилтан, өвлөн уламжлагчдын үйл ажиллагааг сурчлах зорилгоор Сэлэнг соёл ивентийг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа билээ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд 17 сум 6 тосхны жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагууд, төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоо, соёл урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, өвлөн уламжлагчдгээд нийт 500 гаруй хүн оролцож байна. Ингээд өнөөдрийн Сэлэнгийн алтан намраар аялах нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндтэй зочдоо тайснаа хүндэтгэн өрье. Сэлэнг аймгийн иргэдийн урлын дарга Бат орхон таныг хүндэтгэн өрж байна. Мөн Сэлэнг аймгийн засаг дарга энэ лавд орж таныг хүндэтгэн өрж байна. Соёл спорт аялал жуулчлал залуучдын яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Батчмэг таныг хүндэтгэн өрж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны хэд ерөнхийлөгч Батцэрэг таныг хүндэтгэн өрж байна. Мөн Сэлэнг аймгийн хүн сүлжээ ажлын газрын дарга Мөнхт төр таныг хүндэтгэн өрж байна. Ингээд Сэлэнгийн алтан намраар аялах нэгдсэн арга хэмжээг албан ёсоор нээж үг хэлнэ хэмээн Сэлэнг аймгийн засаг дарга Нацаг дөржийн лавгдорж танд микрофоноо шилжүүлье. За та бүхэн маань сайхан намарт цааж байна уу? Сайн явж ирчихсэн үү? За намрын дотроос Сэлэнгийн намар хамгийн гоё, хамгийн тансаг нь байдаг. Өнөөдөр энэ хөдөлмөрч сайхан ард түмнийхээ брэнд бүтээгдэхүүн энэ эхлэлийн байгалийн өгөгдлөөр Сэлэнг сайхан нутгийн маань оршин тогтнож байгаа. Энэ бол Сэлэнг төмний маань бид бүгдийн бас аз жаргал, баяр багтал, аз шиг үеийг та бүхэндээ бас хэлмээр санагдаж байна. Сэлэнг аймгаар маань одоо Монгол улсын хүнсний хувьсгалыг төсөөлөхийг аргагүй. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнөөр Сэлэнг аймаг бол нийлүүлэг аймаг болгон зарлаж үйл ажиллагаа маань амжилттай явуулж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд маш олон асуудлуудыг шийдвэрлэж өнөөдөр Сэлэнгийн бүтээгдэхүүн органик шүү гэдгийг Монгол улс таниулахын төлөө органик хүнсний маань хүмүүс нийт иргэд манаас зүтгэж ажиллаж байна. Цаашдаа бид Сэлэнг аймгийнхаа брэнд бүтээгдэхүүн органик хүнсээр Монгол улсаа түүжүүлж ажиллахын төлөө нийт сэлэнгчүүд ногоостоо бас уриалж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн дээр 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум модон дээр 22 хан аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Сэлэнг аймагт 22 онд 8 сая модтой байсан бол өнөөдөр бид 37 сая модыг мод үржүүлгийн компани маань хамт олон үйлдвэрлэж чадсан байна. Өнөөдөр мод үржүүлгийн компани маань 97 болж өртсөн байна. Цаашдаа бид өнөөдөр шинэ хар орон хот болон цаашаа олон компаниудын Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн тариалтын асуудлыг Сэлэнгийнхаа мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудад хариулж
тариалуулж Сэлэнгэ аймгийн маань мод бас Монгол улсын маань брэнд бүтээгдэхүүн юм шиг гэдгээс тодорхойлохын төлөө нийт мод үржүүлэгчтэйгээ Сэлэнгэ аймгийн удирдлагын багийг бас хамтарч ажиллах гэдэгт та бүхэндээ амлаж байна. Үндэсний хувьсгалын хүрээнд та бүхэн одоо өвлийн цагт одоо үйлдвэрлэлийн бол маш хүндрэлтэй байдаг байсан бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хот дээр энэ жил 70 мегаваттын цахилгаан станц нэмэгдээд эргэжил 140 орохоор 210 мегаваттын цахилгаан станцаас нэлээд томоохон аймагуудын эрчим хүчний салбарт тоглох хэмжээнд болж байгаа гэдгээ та бүхэндээ бас баяртайгаар мэдгэж байна. За мөн сумдуудынхаа энэ эрчим хүч дээрээс нь дэд бүтцийн асуудлаар удирдлагын баг зүгээр байгаагүй. Өнөөдөр бол маш хэцүү хүнд сумдуудын маань дулаанаас хүндрэлтэй байсан. Энэ жилийн хувьд одоо зүүн бүрэн сумын инженерийн шугамшуулжийг татаад ямар ч байсан цаашдаа сургуулийн хүүхдүүд болон төр засгийн байгууллагуудын маань маш хүйтэн хүнд хэцүү ажилдаг сурдаг байсан нөхцөл бол үүгээр төгсгөл болж байна. Тэрний дагуу бас хажууд нь өвлийн хөлөмжийн ажлуудах боломжийг өгсөд удирдлагын багийн зүгээс цаашдаа хувийн хвшлийнхаа компани